аз жаргалын индекс 2024 Монгол ба Чехэд. За яг жилийн өмнө бас өмнөх жилийн аз жаргалын индексийг бид хоёр танилцуулж ирсэн тий. Нэгдсэн үндэсний байгууллагаас 3 дугаар сарын 20-ны өдрийг олон улсын аз жаргалын өдөр гэж зарласан байдаг. Тэгээ яг энэ өдрийн үеэр нөгөө улс орнуудын аз жаргалын индексийг танилцуулдаг, ийм аз жаргалын тайлан гэж нийтэлдэг. Тэгээд энэ жилийн тайлан дээр бас их сонирхолтой юм харагдсан. Яг нөгөө Чех Монгол хоёрыг харьцуулаад харахад. Тэрийг гол нь ярих гэдэг байгаа. За өнгөрсөн жилийн аз жаргалын индекс яг Монгол Чехээр нь харьцуулсныг сонирхож байгаа юм бол манай сонноос суугаас аз жаргалын индекс Монгол Чех 2023 гэд хайгаад үзээрэй. За энэ жилийн аз жаргалын индексээр Монгол болон Чех урагшилсан гэж бодож гин үү, ухарсан гэж бодож гин үү чи? Чех ухраад Монгол урагшилсан байж магадгүй. Аль нь ч таасангүй. За ерөнхийдөө өнгөрсөн жилийн тайлангаас энэ жилийн тайлан ямар өөрчлөлттэй байсан бэ гэдгийг базаад хэлье л да. Өнгөрсөн жилийн тайланд болохоор 104 орныг хамруулсан бол энэ жилийнхад 143 орн орсон байна. Тэгээ улс орнуудын үзүүлэлтийг гаргахдаа урд нь болохоор нөгөө нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, нийгмийн халамж, дундаж наслалт, эрх чөлөө, авилга зэрэг албан ёсны тоо баримтуудад ингээд тулгуурлаж гаргадаг байсан бол энэ жил болохоор хувь хүмүүсийн өөрийн амьдралыг үнэлсэн үнэлэмжийг ашиглаж голчилж гаргасан байна. За тэгээд дээрэс нь ингээд 4 насны үйлчлэлээр ингээд ангилж гаргасан байгаа тус бүрт нь тэгээд дундчлаад бас ерөнхийн нэг оноо гаргасан байхгүй. Тэгээд хэмжигтэй болохоор 30 хүртэл насныхан буюу залуус, 30-аас 44 насныхан буюу дундаас доош насныхан, 45-аас 59 насныхан буюу дундаас дээш насныхан, за тэгээд 60-аас дээш насныхан буюу ахмад гэсэн 4 ангиллаар гаргасан байна. За тэгээд насаар нь ингээ ангиллаад харангуут улс орон болгоны хувьд ингээ харилцан адилгүй харагдсан байгаа юм л да. Ихэнх бүс нутгуудад залуу үеийнхэн ахмад үеийнхнээс илүү аз жаргалтай гэж анзаарсан байна. Гэхдээ тэр нь яг бүх улсын хувьд биш. Заяа жишээлх юм бол хойд Америкийн орнууд буюу одоо Америкийн нэгдсэн улсад жишээлх юм бол залуу үеийнхний аз жаргал эрс буурсан гэж харагдаж байгаа. Харин Төв болон Зүүн Европын орнуудад жишээлх юм бол Чех, Литв, Словен зэрэг улсад залуус нь ахмадуудаас хамаагүй илүү аз жаргалтай байна гэж гарсан байна. Баруун Европын орнууд болохоор ер нь альч насны төрөлд жигтгэн аз жаргалтай байна гэж гарсан байна. За тэгээд жагсаалтын эхний 10-т багц улсууд ерөнхийдөө өмнөх жилийнхтэй адилхан Финланд улсын жагсаалтыг тэргүүлсэн. Ингэснээр Финланд улс дараалан 7 дахь жилдээ хамгийн аз жаргалтай улсаар шалгарч байгаа юм байна. За тэгээд эхний 10-т орсон улсуудыг зөвхөн дурдаа явчаа. 1-р нь Финланд, 2-т нь Дани, 3-т нь Исланд, 4-т нь Швед, 5-т нь Израиль гайхамшигтай Данитай байгаа хэрнээ. За тэгээд 6-т нь Нидерланд, 7-т нь Норвег, 8-т нь Люксембург, 9-т нь Швейцар, 10-т нь Австрали улс орсон. 2 дахь 10 буюу одоо 11-ээс 20 дахь улсуудад жоохон өөрчлөлт орсон байгаа. Жишээлх юм бол Америк, Герман хоёр болохоор өнгөрсөн жил 15, 16 дахь хоёрыг бичигдчихсэн юм байна л да. Тэгсэн чинь хоёулаа топ 20-оос хасагдаад 23, 24 дүгээрэнд орсон гинэ. За одоо тэгвэл Монгол улс. За өнгөрсөн жил Монгол улс 104 орноос 61-дүгээрт бичигдчихсэн. За ингэхдээ 5.8 оноо авсан байсан. Энэ жил тэгвэл 5.7 оноо авч 77 дугаар байранд оржээ. Бүхэл бүтэн 16 байраар ухарсан байна. За Монгол улс 77-д орсон бол Чех улсын хувьд 18 дугаарт бичигдсэн байна. За 2023 оны тайлангаар Чех улс 6.8 оноотойгоор бас адилхан 18-д бичигдсэн. Тэгэхээр яг байрандаа хэвээрээ байж байгаа. Насны ангиллаар нь ингээд Чех болон Монгол улсууд яаж ийна гэд харлаа. 30-аас доош насныхан буюу залуу үе гэсэн чинь Чех 10 дугаарт, Монгол 86-ад. 30-аас 44 насны ангиллал Чех 12-т бичигдсэн бол Монгол 74-т. 45-аас 59 насны ангиллалд Чех 22-т бичигдсэн бол Монгол 65-т. 60-аас дээш нас буюу ахмад насны ангиллал Чех 23-т бичигдсэн бол Монгол 53-т. Тэгээд сонирхолтой юм анзаарэгдэж байгаа зү. Чех ингээд нас их тусам байр нь ухраад өөрөөр хэлбэл илүү залуу байх тусмаа илүү аз жаргалтай байгаа энэ Чехийн хүмүүс. Манайх яг эсэргээрээ
залуучууд нь илүү зовлонтой амьдраад байгаа байхгүй. 86-аас 53-ийн хооронд амар их зөрүү байгаа зү бүхэл бүтэн 33 байрны зөрүүтэй байгаа байхгүй. Тэгэхээр манай улс залуучуудтай ерөөсөө ээлгүй хөгшчүүдтэй амар ээлтэй гэж харагдаж байна. Энэ нь угаасаа ерөөсөө сонгуульд өгөхөд ирэнгүүт харагддаг шүү дээ. Хөгшчүүдтэй л зориулсан тактик хэрэглээл янз бүрийн нөгөө цагаан сар наадмын бэлгэсэлд өгөөл тэгэл хөөрхөн хөгшчүүлийг аргалаад идэх зүгээр энэ судалгаанаас харагдчихж байгаа болов уу гэж надад зүгээр бодогдсон. За гэхдээ залуучууд аз жаргалтай болъё гэх юм бол залуучуудын гарт бүх эрх мэдлэнд байгаа гэж хэлж болно. Одоо утгагүй сонгуул болно тий. Аз жаргал таны гарт байгаа шүү залуу хүмүүсээ монголчуудаа.